За Монголын алт компани бол барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт нэлээдгүй олон жил ажиллаж байна. За өнөөдөр эх орныхон түүхийд дээр тулгуурласан хэд хэдэн төслүүдийг бас хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энийг одоо үйлдвэрлэлийн технологийн паркийн хүрээнд одоо юм кластермаар хөгжүүлэхээр энэ төслүүдтэй өнөөдрийн арга хэмжээнд танилцуулж байна. Монгол улс бол одоо барилгын салбарт бол бид нэр импортыг оруулсан бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх ийм бүрэн боломжтой улс орн гэж үздэг. Тэгээд энэ утгаараа бид нэр одоо өнөөдөр энэ төслүүдийн талаар нэлээд дэлгэрэнгүй танилцуулга хийж байна. Аж үйлдвэрийн парк гэдэг гол онцлог нь бол яг үйлдвэрлэлийг зохицоор байгуулах одоо Сэргэлэн гэдэг аж үйлдвэрийн парк гэхэд бидний төлж байгаа үйлдвэрүүд ашиглалтанд нэг гар байшлийн байшинаар бий болно. Дорноговь аймагт баригдах одоо Далан жаргалан гэдэг аж үйлдвэрийн парк цаашаа үйл ажиллагаа өгшөөт хэлснээр 2000 ажлын байр бий болно. Их мэтчлэн бид нэр одоо зүүн бүс, баруун бүс гэдэг ингээд орон нутагт аж үйлдвэрийн паркуудаа дандаа тэлээд явах юм зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн мэднэ одоо дотоодын үйлдвэрлэл хэдийгээр хөргөжин тэлж байгаа ч гэсэн өнөөдөр зөвхөн барилгын материалын 36% дотооддоо үйлдвэрлэдэг байна. Тийм учраас бид нар үе шаттайгаар энэ аж үйлдвэрийн паркта дэлхийн дэвшилтэт технологи улмаар өнөөгийн бидний одоо нийгмийн амьдралд зайлшгүй шаардлагатай болсон ногоон үйлдвэрлэл, ногоон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм нөхцөл байдал үүссэн байгаа шүү. Түүнтэй уялдуулан бид нар байгуулсан үйлдвэрүүд дээр ногоон технологиг нэмж нэвтрүүлэх цаашлаад шинэ үйлдвэрүүдээ ногоон технологи өшөө одоо байгаль дэлхийд ээлтэй, хүний нийгэмд ээлтэй, хүний амьдралд илүү одоо бус тэмтэй, чанартай, насжилттай ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр зориулсан Сэргэлэн аж үйлдвэрийн парк, Далан жаргалан аж үйлдвэрийн парк ийг одоо байгуулаа явж байна.